За сайн байцгаана өрхөмдөд телевиз үзэгчтэй. За үзэгч та бүхэн амралтын өдрийг аялахтай сайхан өнгөрүүлж байна уу? Таны телевизийн спорт албанаас бэлтгэх өргөдөг Fighting спорт хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаараар үзэгч та бүхэндээ өнгөрсөн сарын 22-нд Якутск хотноос зохиогдсон олон улсын тулааны спортын 3 дугаар ихний албанаас бэлтгэсэн нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсгийг үзүүлэхээр бэлтгэлээ. За өмнө нь бол одоо бид бүхэн 66 кг хэмжээний хөрнөлөөлөн Азийн аврах цолны төлөө тоглолцсон төрөөрийн тоглолтыг одоо бүрийн хэрэг үзүүлсэн. За энэ удаа бол одоо бусад орны тамирчнуудад сонирхолтой толгоонуудыг үзүүлэх болно. За ерөн бусад толгоонууд ямар онцлогтой болсон бай тийм энэ талаар ер нь товчхон мэдээлэлээр хэлнэ. За яг энэ олон улсын тулааны урлагийн 3 дугаар наадам бол нэлээд өргөн хэмжээнд болсон юм аа. Ерөөсөө 11 дугаар сарын 19-ноос 25-ны хооронд бүтэн одоо 6 хоног зохиогдсон. Тэгээ энэ наадмын хүрээнд их олон талд үйл ажиллагаа явуулсан. Одоо зарим хэсгээс үзүүлэх гэж юм л да. Зөвхөн одоо ганц нэг тоглолт, ганц нэг спортын тоглолт болоо дуусаагүй эрдэм шинжилгээ баг гурал одоо зургийн үзэсгэлэн за тэгэл хэвлэлийн баг хурлууд гэдэг ингээд олон талт үйл ажиллагаа явуулсан. За энэ одоо олон одоо үйл ажиллагааны зарим хэсгүүдээс энэ удаагийн дугаараар үзүүлэхийг зорж байгаа. За ингээд одоо үзэгчтэй охин манай нэвтрүүлгээ 2 дугаар хэсгийг хүлээн авч үзэж байна. За одоо манай тамирчин одоо сайхан улс руу одоо явж байгаа төр зэрэг энд харагдаж байгаа маа. Тэгээ одоо сайхан улсад одоо зохиогдсон олон улсын одоо тулааны урлагийн 3 дугаар одоо наадамд оролцохоор одоо хөрнөс морцсон. Тэгээ яг сайхан бол ер нь дэд бүтцийн хувьд бас нэлээд хүндрэлтэй ийм хотууд нэг юм байлээ. Галт тэрэг гэж байдгүй. Сайхан улсад одоо очдог галт тэрэг гэж байдгүй. За галт тэргээр очивэл Нүүрэн гэж хотод очиод тэндээс 800 км автобусаар явж болно гэж байгаа. За өөр бол одоо Иркутск юм уу одоо бусад томхоо хотоодоос шууд нислэг байдаг. Ийм бэ. Тэгээ бид нэр Иркутск хотоос шууд нислэг хийсэн. За очиход бол нэг хасах 30 градус хүйтэн ийм байгаа. Ер нь бол их тундрын бүс шүү дээ Якут маань. Одоо хамгийн хойд зүгийн одоо нийслэл байгаа. За тэгээд энэ Арслан зааны өлгөө нутаг гэдгээр нь үзэгчтэй сайн мэднэ. Хамгийн одоо их олдвор одоо энэ Саагагийн газар нутаг дээрээс олддог. За Саага бол одоо 3 сая гаруй километр талбайтай газар нутгаараа бол энэ Оросын холбооны улсын одоо өөртөө засах орнуудаас хамгийн том одоо тооцогдно гэж байгаа. За дээр нь одоо энэ сая өнгөс гараад харагдлаа энэ Дима гэж энэ зааны тугал Арслан зааны тугал баг бүтэн шахав олцсон шүү дээ. Тэгээ энэгээр бол энэ сайхан улсыг бол олон улсад бол нэлээд одоо мэддэг болсон юм байна. За энэ тулааны урлагийн фестивал үндсэндээ 6 хоног үргэлжилсэн. Тэгээ энэ 6 хоногийн хөтөлбөрт одоо энэ тулааны урлагад нэр зүтгэлтэн Коприанов гэж одоо хүн байдаг. Энэ сайхаагаас одоо төрж гарсан олон улсын хэмжээний шүүгч. За олон улсын одоо албанд бол өндөр сонгуультай. За энэ олон жил одоо энэ сайхаагийн кикбоксинг шгшөөг өдөртөн төв дэлхийн тэмцээнд оролцуулж байгаа тэмцэгч хүн байдаг. За энэ хүний бас нэг 50 насны тохиогоод тэгээ төрлөх тусгандаа бас энэ тулааны урлагийн фестивалд ирсэн зочтой бол өрсөн. За энэ төрлөх тосгон нь бол Лена мөрөн гэж алдарт одоо том Лена мөрний ирэг дээр байдаг Покровск гэж энэ одоо тосгон байгаа юм л да. Тэгээ энэ бол нэлээд одоо сонирхол татхуус ийм одоо сайхан айл байгаа. Одоо энэ хасах 40 градусын хүйтэнд энэ тулааны фестивалд одоо өргөдөн ирсэн үндэс зочтой Лена мөрний ирэг дээр яг одоо сайхан улсын үндэсний хоол гэж штэ энэ бол энэ одоо жиок гэж ярьдаг те одоо түүхийн хөлдөөсөн загсыг одоо шууд иддэг. За энэ дээр үзүүлж байна тийм ээ. Загсыг хэрхэн одоо шууд идчихвэл энэ бол сайхан хүмүүсийн Якут хүмүүсийн үндэснийх нь хоолой. За одоо энэ дээр өөрсдөө идэж үзвэл ингээл одоо түүхийг чинь. За мэдээчүүд энэ давстай хэлж болно. За энэ бол бас нэлээ энэ хүүтэнд одоо зөгцсөн тухайн одоо цагаагаар газар зүүн одоо байдал зөгцсөн юм л хоол л доо. За тэгээ хөлдөө ингээд байгаа нь бол бас энэ өндөр зэрэглэлийн ресторанууд бол дээд одоо хэмжээнийхээ юм хоолнд тооцогддог юм байлээ. За тэгээ энэ тулааны фестивал бол энэ тулааны урлагийг сурталчилгаас гадна тулааны урлагээр хичээлдэг, тулааны урлагийг авч явж байгаа энэ тамирчид, дасгалжуулагч энэ хамт олныг бас нэгтгэсэн нэгэн одоо өөр амьсгалд одоо ивтэй найртайгаар одоо цаашид одоо хамтран ажиллах өөр хоорондоо дуршлах солилцох
ийм сайхан боломжийг олгож өгсөн ийм одоо наадам байлаа. За энэ наадмын хүрээндээс энэ загас барих, Лена мөрөн дээр ирэг дээрх загас барих ийм юу байсан? Хөтөлбөр. За тэгээ бас энэ одоо өргөдөж очсон зочид гिचт маань бас энэ Лена мөрөнгөөс бас загас ирсэн. За Монголын одоо төлөөлөгч маань бас загас барьж одоо үтсэн байгаа. За энэ дээр бол энэ гутаар гэж загас гарч ирлээ шүү дээ. Тэгээд энэ 11 сарын энэ бол 22-ны өдөр мэдээж одоо энэ эд одоо хүүтэн юм илэрлэн. За Лена мөрөн бол хөлдөчихсөн. За энэ Лена мөрөн бол дэлхийд одоо урт өргөн томоор бол дэлхийд 2-д орно гэж байгаа. Нэгдүгээр Амазонк мөрөн, 2-д бол Лена мөрөн ордог гэж байгаа. За энэ Лена мөрөн урсаар гол хойд төлж зүтгэж байгаа. За ингээ өргөн нь бол 7 км орчим урт гэж байгаа. За энэ бол амбайн тийм ээ. Маш том одоо гутаар энэ загас гарч байна. Тэгээ би ч одоо бас загас барихыг дуртай бас оронд очиж загас барьж ирсэн. Загас Лена мөрний ирэг дээр Лена мөрөн дээрээс өвлийн одоо асгадаг чингээс загас барих маш одоо сонирхолтой. Ийм аял байлаа. Тулааны урлагийн наадам маань нийт 12 спортын төрлийг бол энэ фестивалийн одоо аль биесийн хөтөлбөрт багтааж гисэн. За тэрний нэгэнд нь одоо та үзэгчдийн харж байгаа кендо гэж энэ одоо урлагийн үзүүлбэр орсон. За энэ бас үзүүлэх тоглолт хэсгээс харагдлаа сая. За ингээ одоо тулааны 2 дахь өдөр одоо нийт 5 одоо чухал тулаан болсон. За энэний одоо нэг тулааны хэсгээс харагдаж байна. За энэ бол одоо Оросын холбооны улсын мэрэгжлийн кикбоксийн аваргын цолны төлөө 63.7 кг-ийн төлөө сайхан улсын тамирчин Гагиев Адам. За Оросын холбооны улсын тамирчин Попов Кирилл одоо тоглож байна. Тэгээ энэ Оросын мэрэгжлийн одоо юу шаардлага хөндөр. Зөвхөн улсынхаа аварга цолны төлөө өрсөлдөх юм бол 7 үе одоо өрсөлдөх ёстой гэж байгаа. За энэ хар шорттой энэ одоо тамирчин бол Оросын тамирчин Попов Кирилл. За шар өнгийн одоо шорттой энэ тамирчин бол сайхан улсын тамирчин Гагиев Адам гэсэн тамирчин байгаа. Тэгээд Адам бол урд нь бол бас Оросын холбооны улсын аваргыг 60 кг хэмжээнд хүртэж ирсэн байлээ. За энэ одоо жин өсөж дээд жингийнхаа бас энэ аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. Ер нь эхнээсээ гараад сайхагийн тамирчил илүүл байсан л та. Ер нь одоо сайхан бол одоо чөлөө төхөр их алдартай шүү дээ тийм ээ. Олимп дэлхийн аваргуудаар нь одоо манай монголчууд бас сайн таних баг. Түрүүн бас энэ нэвтрүүлгээр харсан бах төрөө маань тийм бэлтгэл хийж хахад нэг чөлөө төхөхийн том цэцгэлжуулагч нарын зураг бас нэг юу гэсэн коркен гэдэг алдарт одоо цэцгэлжуулагч одоо байдаг. Сайхан усаас төрж гарсан олон одоо олимп төв дэлхийн аваргуудыг төрүүлж гаргаж ирсэн юм. Тэгээ сүүлийн үед ч гэсэн сайхан бас чөлөө төхөр их сайн байгаа. Дэлхийн олимпиас бас медаль хүртэж байгаа. За тэгээ яхан сайхан улсын тамирчин бас өөр улсын нэр дээр орж ингэж барилддаг болсон. Нэг тамирчин одоо Узбек, нэг тамирчин Казахын нэр дээрээс дэлхийн аварга тэмцээнд оролцож байсан. За бас бид нар ч гэсэн хэд ийм санал тавьсан байгаа. Сайхагийн тамирчдыг Монгол улсын нэрийн өмнөөс Азийн наадмад оролцуулах юм боломж байна гэж. Кикбокс нь Азийн наадмын хөтөлбөрт багтсан байгаа. Азийн спортын наадам, Азийн тулаан спортын наадмад багтсан. Тэгэхээр нөгөө энэ сайхагийн маань иргэд маань Оросын холбооны улсын паспорттай байдаг. Тэгэхээр Азийн наадамд оролцуулах юм боломж хязгаарлагдана л да. Тэгээ энэ талаар бас цаашид хамтарч ажиллаад ер нь гарахад их потенциал нөөцөх сайтай юм лээ. Бэлтгэл сургалт хийж байгаа байдал, за уламжилж ирсэн кикбоксing сургуулалт тэдний их сайтай. Олон одоо сайн тамирчид энэ Оросын холбооны улстай хүчтэй өрсөлдөж төв дэлхийн тэмцээнд Оросын холбооны улсын багт бол ингэж багтаж оролцдог. Боксер гэхэд одоо Блашкин гэдэг одоо том олимп дэлхийн одоо медальтай тамирчин байна. Оросын холбооны улсын одоо бокс ишгшөөг ахлагч байгаа.